Сайн байцгаана уу Facebook-ийн найзуудаа. Өнөөдөр надтай хамт ном уншия бичлэгийн маань 20 дахь бичлэг нь бичигдэх гэж байна. За өнөөдрийн 20 дахь бичлэгээрээ найзуудтай болон хөрхөн дүү нартай хөрхөн хүүдээ зориулаад Монгол ардын үлгэр домог таавар зэргийг уншихаар бэлдсэн байна. Ингээд надтай хамт Монгол үндэснийхаа сайхан өгүүлдэг үлгэр тааврыг хамт уншия. За юуны өмнө би уншихаасаа өмнө өөрийнхөө бичлэгийг яг одоо Facebook руугаа шеэрлэтгэе. Тэгэх юм бол миний хүү болон хүмүүс үзэх боломжтой болно. За болцсон шеэрлэлээ. За одоо тэгээд үзэж байгаа хүмүүсийг хүлээлгүйгээр энэ бичлэг маань өөрөө хадгалагдаад үлдэх учраас дараа нь нөхөд үзэх боломжтой. Дараа нь өөрийнхөө хайртай дүү нартай болон хүүхдүүдтэй, найз нөхөдтэй бас шеэрлээд түгээж болно шүү. За тэгээд үлгэрээ домгоо уншихаасаа өмнө эхлээд жижигхэн богинохон таавар уншиж өгье. Тэгээд тэр тааврыг уншсны дараа та бүхэн энэ бичлэгийг дуустал хариуг нь сайн бодоорой. Бичлэгийн төгсгөл би хариуг нь хэлэх болно. Тэгээд одоо тааврыг уншия. Энэ тааврыг мөн гэр бүлээрээ үзэж байгаа хүмүүс байвал хоорондоо мөн ярилцаарай. Яг ямар учиртай таавар вэ? Хариу нь юу вэ гэдгийг мөн хоорондоо сайхан ярилцаж болох юм шүү. За ингээд тааврыг уншиж өгье. Нэг бүдүүн хар мод 10 салаатай. Салаа болгон 5 мөчөртэй. Мөчөр болгон 3 самартай. Самар бүр нь 10 үртэй. Ийм бол нийт хэдэн үр байх вэ? Нийт хэдэн үр байх вэ? За дахиад сүүлийн удаа нэг богинохон товчхон дахиад уншаад өгье. Нэг бүдүүн хар мод 10 салаатай. Салаа болгоно нь 5 мөчөртэй. Мөчөр болгоно нь 3 самартай. Самар бүр нь 10 үртэй. Нийт хэдэн үр байх вэ? За энийг бодож байгаарай. Энэ хооронд бүгдөө эхнийхээ үлгэрийг уншия. Энэ үлгэр болохоор зөвхөн бас хүүхдүүд гэлтгүү. Томчууд бидэнд ч бас айгүй зүгээр санагдсан. Тийм учраас энийг сонгож уншиж байгаа юм шүү. Ихэнх хүмүүс бол ерөнхийдөө мэдж байгаа. Энэ одоо домог гэх юм уу одоо энэ үлгэрийг бол олон томчууд бол мэдж байгаа да. Унших юм бол ер нь бол санах байх. Гэхдээ бас мартас хийсэн байж магадгүй хэмээгээд унших гэж байна. Тэмээ үнсэнд хөрвөх болсны учир. За магадгүй та санджиж магадгүй. Харин хөөрхөн дүүнэр минь энийг бас сонсоод найзуудтай бас ярьж өгөөрэй. За. Урт цагт бурхан Монгол литийн 12 жилд дуусан амьтдын нэр өгч байж гинэ. 11 амьтны нэрийг шулуухан тохоогоод сүүлийн ганцхан жилд нь ямар амьтны нэр өгөх вэ гэтэл Тэмээ хулгана 2 нэрээ оруулж 12 жилд багтахаар булаалтаж гин. Бурхан аль альнийг нь гомдоохгүй тулд өөрснөө шийдэг гэж хэлсэн байна. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн төрүүлж үзсэн нь 12 жилийн төрүүч нь болёо гэж хоорондоо мэлзээ тогтоож гин. Тэмээ дорн зүг харж нар гарахыг хүлээж зогсоход хулгана харин Тэмээний бүхэн дээр гарч баруун зүг уулын орой ширтэн сууж гин. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны туяа баруун уулын оройд туссанд хулгана. Би нарны гэрлийг төрүүлж харлаа хэмээн хашгирчээ. Тэмээ мэлзээгээ алдсандаа ундууцсан хулганыг сэгсэрч унгаагаад дэвсэж алах гэж ухас хийтэл хулгана овоолоостой үнсэнд шурган ороод хаван явсаар ам гараад зүгтсэн гин. Тэр цагаас хойш Тэмээ үнс асгасан газар харагдах бүрт өнөөх залжин хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гин.
Ингээд хулгай нь 12 жилд багтаж Тэмээ хасагдахаар болсон байна. Тэмээ литэд багтаагүй боловч 12 жилд багтсан бүх амьтны шинжийг биедээ агуулсан нь их сонингийн. Уг шинжийг нь тоочвол хулган чихтэй, үхэр гэдэстэй, бар тавхтай, туулай хамартай, луу биетэй, могой нүдтэй, морин дэлтэй, хонин ноостой, мичин бүхтэй, дахиа өрөвлөхтэй, нохой гуйтай, гахай сүлтэй юм гинэ. За. Тэгвэл одоо бид нар Тэмээ биш хулган ягаад 12 жилд багтсныг мэдсэн. За тэгвэл энийг үргэлжлүүлээд 2 дахь амьтны тухай үлгэр байна. Энэ амьтны тухай үлгэрийн нэр нь болохоор омог ихтийн гай, охтны уршиг олон доо гэдэг нэртэй юм байна. За нэр нь жоохон сонин сонсогдож магадгүй. Ялангуяа гадаадад өсөж том болсон дүүнерт маань болон гадаадад удаан амьдарсан хүмүүст бол жоохон хөндөй сонсогдож магадгүй. Харин энэ үлгэрийн унших юм бол бас арай өөр болж магадгүй. За. Эрт урд цагт нэгэн омог ихтэй асар их хүчит нэгэн заан байжээ. Тэр заан далаагаас ус уухаар явахдаа маш их сүрлэгээр тонгочин олон охтны нүхийг эвдэж сүйтгдэг байж гин. Нэг өдөр хөөрхий охтнууд хуралдаад энэ заан биднийг юр гэмгүй байхад оромж нүхийг минь боснуулдаг нь хаашаа юм бэ гэж ихэд уурсан тэр зааныг хоролцгоёо хэмээж гин. Тэд зааны усуудаг эргийн хөвөнд очиж эрхийг нь хүлээгээд зааныг ирж ус уумагцэн хамрынхан нүхээр нь орж дотроос нь хазаж зулгаасанд заан сандарч галзуурсан мэд ухаангүй давхиж гарлаа. Нэгэн лам ном бясалхан сууж байж гин. Тэрээр сүрт зааны айсыг үтсэн атлаа. Би их ном бясалгаж байгаа хүн тул энэ ирж байгаа заанаас айж зүгтайхыг хүн амтан харчихвал илэглэж магадгүй гэж үл мэдэгч болон сууж байтал нөгөө сүрт хүчит заан юугүй дайрч гიშгэж орхиод алаад хайчихав гин. Бас нэгэн том тас шувуу сууж байгаад нөгөө аимшигт зааны айсвыг харсан боловч би ертөнцийн 4 их хүчтэн амьтны нэгэн тул энэ заанаас айж босоход хүн амьтан харчихвал ичвэртэй хэрэг болно химээгээд дотроо бодоод сууж байтал нөгөө аимшигт заан мөн л дайрч амийг нь боснуулав гин. Ингэж хүн амьтны амь сүйтгэж яваа зааны сургийг дуулсан улсын хаан түүнийг даруулахаар мянган цэргийг мордуулжээ. Тэгтэл нөгөө заан дотроосоо охтнуудад зулгаалхан халууран баахан давхиж яваад өөрөө хүчигсэн гин. Хааны мордуулсан мянган цэрэг нь зааныг хөөж туйлын их өсөж цангаж ядарсандаа тэдний 500 зааны махыг нь эвдэж бэлтгэх гэж хоцорч үлдсэн 500 чанах усыг авчирхаар явв гин. Тэдний үлдсэн 500 цэргийн дотор нэгэн муу санаатай нөхөр байв. Тэрээр бид ер нь хүн бүр 2 морьтой, 2 ном сумтай болвол хичнээн сайхан бэ. Ер нь энэ махандаа хор хийчихье. Тэгээ үлссэндөө махыг нь идээд нөгөө 500 тэр дороо үхэн. Тэгэхээр нь тэдний морь ном сумыг нь авцгаая гэж санал гаргасанд бусад нь бүгд цөвшөөрч гин. Тэгтэл нөгөө ус авахаар явагсдын дотор бас нэг муу санаатан байж таарч. Мөн л хүн бүр 2 морьтой 2 ном сумтай болохыг хүсч байсан тул бусад тайгаа үгсээд усандаа хор хийгээд иржээ. Ингээд тэд махыг идэж усыг ууж цөм нэгэн хонхорт үхцгээсэн байна. Тэгтэл нэгэн харамж халтар үнийг шинжлэж явсаар тэр их хүүрийг үзээд маш их баярлан башгүй хоолтой боллоо ганцаараа идэхийг зохицуулах хэрэгтэй хэмээн хаанаас нь эхэлж идье гэж бодож байтал нэг номын хөвчийг хэмлэж байгаад тэр хөвчин тасарч үнэгний хар хамрыг нь онохдоо
үнгийг алчихжээ. Түүнээс хойш омог ихтийн гай охтны уршиг олон доо гэж яригдах болсон гэнэ. За өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг лам, заан, хулган, энд дугаад мянган цэрэг бүх хүмүүс өөртөө эхлэж муу санаалаад эргээд өөртөө нас өгсөн байна. Дээрээс нь лам, тас шувуу хоёр бусад хүмүүс юу гэж хэлхийг их анхаарсан учраас бусд таалагдах гэж хичээсэн учраас өөртөө бас хохирсон байна. Ингээд энэ мэтчлэн Монгол үлгэр домог, Монгол зүйрцсэн үг, Монгол дуунууд бүх энэ юм дээр гарч байгаа зүйлс нь харахад ингээд амьтад харахад ингээд амархан ойлгочхоор юм шиг боловч цаанаа үргэлж ингээд ёгтолж маш олон зүйлсийг хүмүүстээ ойлгуулахыг хичээсэн байдгийг энэ жижигхэн ингээд үлгэрээс хүүхдүүдтэй дүүнэртэй болон та нарт уншиж өглөө. Тэгээд дээрэс нь бас нэг зүйлийг дүүнэртэй болон та нарт сануулад хэлэхэд эрт дээр үед монголчууд маань Монгол ард түмэн маань хүүхдүүдэд загнаж зодож зэмлэхээс илүүгээр Монгол үлгэр домгийг хүүхдүүдтэй ярьж өгч хүмүүжүүлдэг байсан юм шүү. Тийм учраас одоо ч гэсэн та бүхэн бас боломжтой байвал мэдээж би энэ номыг бүгдийг ингээд уншиж өгч чадахгүй. Тийм учраас хэрв та бүхэн хүсэж ивэл Монгол туурхтны аман зохиолын чуулган гэх энэ номыг бас сонирхож авч уншиж болох юм. Дээрээс нь хүсвэл бас та бүхэн Монгол ардын үлгэр домгийн туйс гэх мэт номнуудаас аваад хүүхдүүдтэй болон гэр бүл дотроо сайхан уншаад хоорондоо ярилцаж бас болох юм байлээ шүү. Их сайхан санагдсан. За тэгээд нөгөө таавраа та нар олсон уу? Таавраа бодоод байгаарэ. Удахгүй тааврын хайрыг хэлээ шүү гэд. За ингээд миний одоо сүүлийн унших гэж байгаа хэсэг болвол хүн бүрийн багада сургуульдаас уншиж байсан нэг юг одоо уншиж өгье. Цуутын цагаагчгүй цолмон цагаан унаг. За энийг хүн болгон ер нь бол мэдж байгаа да. Гэхдээ сүүлийн үеийн одоо ялангуяа гадаадад амьдарч байгаа хүмүүст бол дүүнерт маань бол энэ бас их хөндөй байгаах. Тийм учраас энийг уншиж өгмөр санагдсан. Дээрээс нь энэ үлгэр өөрөө дотроо их хүүхдийн хайр, эцэг эхийн хайрын сайхан зүйлийг бас харуулсан байдаг учраас амьтдад хүртэл ийм зүйл байдаг. Дээрээс нь их хүрийн хайр ямар сайхан бэ гэдгийг дүүнер маань болон хүмүүс эргээд нэг санаж магадгүй гэд унших гэж байгаа юм шүү. Эрт үрд цагт цуутын цагаагчгүй гэж байжээ. Тэр цолмон цагаан унахтай, далан хулагчгүйтэй, дархан хул азрахтай юмсанж. Нэг өдөр цуутын цагаагчгүй, цолмон цагаан унахтайгаа нуурын хөвгөр идээшлэж явж байтал цолмон цагаан унах нь сүргээсээ хоцрон тоглож тонгочж байгаад цагаан шувууны өндгийг хаг гიშгэж гэж гин. Тэгтэл шувууны цэргүүд түүнийг хөөж ирээд тал бүрээс нь харвах гэжээ. Цуутын цагаагчгүй цолмон цагаан унгаа урдаас нь харавхаар нь хойноо оруулж, хойноос нь харавхаар урдаа оруулж, баруун талаас нь харавхаар зүүн талдаа, зүүн талаас нь харавхаар нь баруун талдаа оруулаад 4 зүг 8 зогсоос нь дайрсан аюулаас цолмон цагаан унгаа хамгаалж амийг нь аварчээ. Харин ээжийнх нь би шувууны цэргүүдийн харамссан сумны ормоор энд тэндгүй цус нэвчиж эврэн хадсныг цолмон цагаан унаг үзээд ээжээ таны биед энд тэндгүй арвайж барцааж байгаа юм чинь юу вэ гэж асуухад цуутын цагаагчгүй өвлийн даваагаар давхад өлөн шавхай наалдаал биз гэж гин. Цааш жаахан явж байгаад унах нь ээжээ таны биеэс энд тэндгүй цус гараад байдг нь юу вэ гэж асуухад ээж нь харгантын даваагаар давах үед харганы өргөс хадгуур урсан биз дээ гэж гин.
цааш явж байтал цолмон цагаан унгана. Ээжээ, таны хоёр чих яагаад далбалцаад байгаа вүлээ? Гэхэд ээж нь ялаатын даваагаар давх үед ялаа шумуул үргээсээр байгаад л тэр үсттэй гэж гин. Түүнээс цааш дахиад явж байтал цолмон цагаан унгана ээжээсээ. Ээжээ, таны хоёр хамар чинь яагаад сарталцаад байгаа юм бэ? Гэж гин. Цуутын цагаагчгүй ялаа шумуул хамар аман дээр суухаар тургиж үргээхээр л тэгж харагдаад байгаа байлгүй дээ. Гэж гин. Ингэж явсаар цуутын цагаагчгүй сумны шарах явдлын ярвагт эцэж өгөхээр болж гин. Тэгээд унгандаа за одоо ээж нь үхэх боллоо. Чи миний үгийг анхаарч сайн сонс. Өндөр газар сэрүүн байдгийм. Нам газар унтаж байгаарай. Нөмөр нөөлөгтэй байдгийм. Намайг үхэхээр 1-7 хоног баруун гуйнаас минь чихэр бурам гарна. Түүнийг ид. Дараа чи 1-7 хоног нь зүүн гуйнаас минь цэцэг жимс гарна. Түүнийг ид. Тэгээд ижлийнхээ хойноос явж нутгаа бараадарай гэж захижээ. Цолмон цавхар унаг ээжийнхээ хэлж заасныг ёсчлон дагалгүй уулын хярд унтаж хид хідэн удаа даарч хөөрхийн зовлон амсаад хашрахтаа энгэр нүмер газар унтдаг болж гин. Тэгээд ижил сүргээ ирж хайж айл амтны хотны захаар нь явхад нохоо нь боргож хүүхэд нь хөөж туугаад шоглоод болохгүй байжээ. Тэр энэ мэд зовлонг биеэрээ туйлж арайхийн их нутагтаа ирж 70 хулагчгүйтэй дархан хул азрахтайгаа ижил сүрхтэйгээ 9 минут нийлж санаа амар жаргажээ. За ингээд багтаа ингээд уншиж исэн үлгэрээ дүүнэртэй болон та бүх найзуудтай уншлаа. Тэгээ багтаа бол нөгөө зүгээр л ингээд цээжилсэн юм шиг ингээд нөгөө нарийн учрыг бас сайн ойлгохгүй ингээд уншдаг л байж л тээ. Одоо бол энийг уншихад яг л хүний амьдрал дээр байдаг. Ээж хүн хүүхдээ хамгаалж яаж хичээдгөө, хүүхдэл үр харам гихчээр хүүхдийн төлөө яаж анхаарал тавьдгөө, хүүхдүүдийнхээ өмнөөс яаж хамаг зүйлийг нь хичээж одоо бий болгох гэж хичээдгөө. Ээж болон эцэг хүний маш их хайр халамж энэ өгүүлэгт бас багтсан байна шүү. Тэгэхээр ийм сайхан өгүүлгүүдийг хүүхдүүдтэй болон гэр бүлээрээ сайхан уншиж ярилцж байгаа юм бол бас Монгол гэр бүлд сайхан байх юм одоо хүмүүжилт нь ялангуяа хэрэгтэй байх юм байна шүү гэсэн үднээс энэ Монгол номноос уншиж өгч байгаа юм шүү. Тэгээ дээрэс нь энэ номтой дөнгөж сайн уншсан зүйлтэйгээ уялдуулаад нэг зүйлийг бас ингэ ярих гэж бодлоо л доо. Юу гэхээр би одоо ингэ Швед улсад амьдарч байгаа. Яг одоо миний бичлэгийг бас үздэг гадны маш олон улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүс бас байдаг. Тэгээ хүмүүс комент мессежээр ингээд хаана амьдарч байгаагаа хэлээд ямар асуудалтай байгаагаа бас бичдэг. Мэдээж би мэрэгжлийн сэтгэл зүйч биш учраас хангалттай сайн зөвлөж өгч чадахгүй ч гэсэн сүүлийн үед миний их хүмүүсийн бичиж байгаа болон анзаараад байгаа зүйл нь гэвэл гадны улсад байгаа хүмүүст нэг маш том зовлон байдаг. Тэр нь болохоор одоо эцэг их болон гэр бүлийнхэнтэйгээ хайртай дотны амраг садантайгаа үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадлагүй тэднийг алдсан тохиолдлууд гадны нутагт байгаа монголчуудад маш их тохиолддог. Тийм учраас бас нөгөө гадаад байгаа Монголд байгаа монголчууд маань маш буруугаар ойлгодог заримдаа. Монголоосоо одоо зөвхтсөн одоо Монголыгоо бараг л үзэн яддаг гадны хүний нутагт хар ажил хийж ингээд боолчлогдож амьдарч яадгийн. Одоо бараг л Монголоо алдсан, соёлоо алдсан гэх мэт ярьдаг л да. Тэгээ тийм учраас бид нар соёлоо алдаагүй гадаад байгаа монголчууд бас
Монгол соёлоо хадгалж үлдэхийн тулд маш их зүйлсийг хийдэг. Жишээлбэл хүүхдүүдтэй эхлэлийн заах гэж одоо ингээ эхлэлний төвүүд хичээлж ажилдаг. Маш олон монголчуудыгаа Монголыг нь, соёлыг нь, сэтгэлийг нь ундаахгүй тулд маш их зүйлсийг хийдэг. Жишээлбэл төрийн бас байгууллагууд болон ийм холбоодууд монголчуудын төлөө чиглэж маш их зүйлсийг хийдэг. Гэтэл энд байгаа монголчууд болохоор маш олон монголчууд ингээд эцэг их болон найз нөхөд хүүхдийгаа хамаатан саднуудыгаа энд алддаг. Очих боломжгүй хүмүүс маш их байдаг шүү. Тийм учраас Монголд байгаа хүмүүс монголчуудыгаа бас хайрлаасай, гадаад байгаа хүмүүсийгээ битээ ингэж буруугаар ойлгоосай. гэж хэлмээр байна. Би амар хөвөлттэй юм аа. Дандаа л үйлцэн бичлэг тавиал хүмүүст гайхчих энэ нэг юм дандаа л уйлж явах юм. Тэгээд хайртай дотны хүмүүсээ алдсан найзуудыгаа болон монголчуудыгаа бити сэтгэлээр унаарай. Тэгээд уулзаж амжаагүй явуулсан ч гэсэн хөрвүүлээ та бүхэн сайхан амьдрах ёстой юм шүү. Хайртай хүмүүсийн хамтлаа. Тийм учраас Монголд байгаа хүмүүсээс гадаад амьдарч байгаа монголчууд зөвхөн хар ажиллагээд эсвэл ингээд монголоо мартцсан ч юм уу эсвэл их хэл соёл одоо бүх юмаа мартцсан юм бол байдгүй юм шүү. Гадаад байгаа монголчууд монгол их соёлоо хадгалахын тулд маш их зүйлсийг хийдэг юм шүү гэдгийг дахин хэлмээр байна. Ингээд энэ хүрээд энэ бичлэгийг өндөрлөе. Өндөрлөхөөс өмнө тааврынхаа хариуг хэлж өгье. Альтрон би таавар таалгасан байгаа. Одоо ингээд үргэлжлүүлээд гонхтой юм яриад яах вэ? Хүмүүсийг сэтгэлээр унгаагаад яах вэ? За, би ийм таавар асуусан байгаа. Нэг бүдүүн хармууд 10 салаатай, салаа болгон 5 мөчөртэй, мөчөр болгон 3 самартай, самар бүр нь 10 үртэй гэвэл нийт хэдэн үр байх вэ? За, хариулт нь одоо хэлье. Хар модонд самар ургадаггүй юм аа. За, ийм хариулт байлаа. Тийм учраас энэ мэдчлээ ингээд таавар боловчийг бас та бүхэнд өнөөдөр хар модонд самар ургадаггүй бас мэдээд авлаа. Гэх мэтчлээ ингээд Монгол сайхан номнуудыгаа уншсаар байгаарай. Монголтой байгаа хэрнээсээ Монгол номнуудыгаа Монгол уран зохиолын эсвэл түүх, үлгэр, домог одоо унших болцоогүй завгүй байдаг хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээ тун утгагүй та нартайгаа хамт Монголын алтан үеийн жүжигчид болон Монголын алтан үеийн хүмүүсийн талаар Монголын бидний амьдарч байгаа орчныг бүрэлдүүлсэн түүхийг бий болгосон. Түүхээс одоо өнөөдрийн орчинд бий болгосон сайхан хүмүүсийн тухай бас та бүхэнд уншиж өгөх болно. Ингээд өнөөдрийн бичлэг нэлээд сонирхолтой урталчлаа. Тэгээд та нарт сайн сайхныг хүсье. Тэгээ өнөөдөр бичлэг болгоныхаа төгсгөлд хэлдэг урай маань ерөөсөө л монголчуудыгаа зөвөр ойлгоорой. Гадаад байгаа монголчууд маш мундаг ажиллаж амьдарч чаддаг юм шүү. Тэгээд гадаад байгаа монголчууд мэрэгчлэрээ маш сайн ажиллаж чаддаг. Гадаадынхны тунд дээгүүрт орж ажиллаж чаддаг хүмүүс. Ажилласан газар болгондоо дандаа магтуулж маш их сэтгэлээрээ ажиллаж чаддаг. Бусад орнтой харьцуулбал монголчууд маш их сэтгэлээрээ ажиллаж чаддаг. Тэгээд Монголынхаа нэрийг тэнд сайхан авч яваа хүмүүс зөндөө байдаг юм шүү гэж хэлээд үргэлжлүүлээд энэ нэрмэндээ авч явсаар байгаарай монголчуудаа. За, ингээд дараагийн 21 дахь ном уншлахтайгаа дахин уулзлаа. Түр баяртай.